урт насангийн гал бадрах гээд эрхэм ахыгаа одоо алдаад бид төчөөд хонж байна. Тэгээд ахыхаа дурсамжийг нүүр номдоо ахыгаа дурсаад хадгалж үлдээе гэд энэхүү бичлэгийг хийж сундаа. Миний ах 1972 онд Дундгой аймгийн Эрдэнэт суманд төрсөн. Урт насангийн 4 дахь хүү буюу айлын бага хүү болж мэндэлсэн. Дундгой аймгийн Эрдэнэт суманд сургуультай сурч төгссөн. За тэгээд Дундгой аймгийн хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлэр төгсөөд за тэгээд тэр цагаас хойш аавынхаа гал голомтон дээр насаараа малаа маллаж өдийг хүртэл амьдэрсэн ийм хүн байгаа. Үндсэндээ 54 жил энэ хорвогийн тоосыг хөдөлгөж авсан ийм хүн байна. Хөрх юм өглөө эрт хониндоо явсан байдیں۔ Тэгээ хоньныхаа захад очиод унж явсан мотоциклыг хаас ухс зогсоогоод мотоциклийнхаа хажууд унсан байсан. Тэгээд эргэж сэрээгүй. Харавсан уу? Зүрхэн хаагдсан юм уу? Тэр хавцааны л юм одоо болсон юм шиг байгаа юм. Ингээд биднээсээ үрд явчихлаа. За тэгээд миний ах эхнэр хүүхэдтэй байгаагүй. Яагаад ч юм эхнэр аваагүй. Яагаад гэдгийг бид одоо ч мэдэхгүй. Гэхдээ хизээч би эхнэр аваагүй гэж тэр амьдралдаа сэтгэл дундуур байгаагүй. Зүгээр л энэ амьдралаас их зүйлийг хүсээгүй мөрөөрөө амьдэрсэн ийм хүн байсан. Тэгээ яг төрсөн хоёр эгчийнхээ 3 хүүхдэд албан бусаар аав нь болж амьдэрсэн хүн. Инхээ, уянгаа, оюунаа гэд. Тэр 3 хүүхдийн нэг нь би байгаад байгаа. Энэ 3 хүүхдийг хөлийн дөрөөнд гарын ганцанд хүргээд аав нь болж амьдэрсэн да миний ах. Тэгээд их чимээгүй хүн байсан. Барахтай юм ярьдаггүй. Зожигдөө. Тэгсэн мөртлөө хаана хинд тусламж хэрэгтэй вэ? Өөрөөс нь тусламж хүссэн бүх хүнд гараа сунгадаг. Дэндүү сайхан сэтгэлтэй. Энэ хорвоогоос их зүйлийг хүсээгүй тийм л хүн байсан. За жилдээ нэг юм уу 2 удаа Улаанбаатар хотод төрчирнэ. Дүүнэрийнхээ ахуй амьдралтай танилцсан чимээгүй л байдаг. Гэрээр нь ороод за энэ нэг ийм байгаа юм байна. Ажил төрөл нь ийм байгаа юм байна гэл. Ирсэн үедээ ингээд өөрийнх нь хийж чадах юу вэ гэдэл бүгдийг нь хийж өгнө гэдэл. Хийх ажил өдөржин хамт яваад л одоо юуг нь хийх вэ? Одоо энийг хийгээд ийг, одоо тэрийг хийгээд ийг гэдэл. Хамаг бүх ажлын минь амжуулж өгчвөл тэгэл явдаг. Орсын албаны ус руу нэг байгаль нуурлуу хөх хот руу нэг удаа ангийнхантайгаа нэг аялсан байдیں۔ Тэгэл мал дээрээ малаа маллаа л амьдэрсэн. Одоо ингээд харсан чинь элдв шагнал урамшуулал гавьяа шагналж аваагүй юм байна энэ хүн. Тэг яагаад ч аваагүй юм? Яагаад ч өгөөгүй юм? Эсвэл яагаад ч бид нар хөөцөлдөж байгаагүй юм? Мэдгүй зүгээр л амьдэрсэн. 90 настай ээжигээ асраад л Дундгой аймгийн Эрдэнэт сумын Аршаанд баригадад малаа маллаад энэ хорвоог туулсан хүн. Уг нь эрүүл мэндийн цоо ирүүлээс байдаг байсан. Нэг удаа толгоо өвдлөө гэж толгойн юм ууж байгаагүй юм хүн. Ийм эрт энэ хорвоогоос явчихна гэж бид нар даанч бодоогүй. Эмээгээ л анхаараад байсан. Эмээ миний ачих бол
Эмээгээ маань би өвдөж байгаа даа гэдэл бүгдээрээ эмээдээ л санаа тавьдаг байснаас ахыгаа ийм эрт биднийг орхиод явчихна гэж өрөөсө бодож байгаа. Тэгээд ахыхаа ачийг хариулна даа гэж би их боддог гэсэн. Яаж хариулъя даа гэдэл. Мэдээ орсон цагаас минь ахуулаад л ах минь байнга л ард минь байдаг гэсэн. Байнга л төшөг толгоор. Оюутан болоод мэрэгжил сонголцоол, их сургууль сургаал. Тэгэл амьдрал дээр хөл тавиал, мэрэгжил эзэмшээл, ажилтан болоод, хань ижил үр хүүхдтэй болоод энэ бүхний ард чимээгүй миний ах үргэлж байсан. Байнга. Таны минь орон зай хизээч нөхөгдөшгүй. Тэгээ нөгөө бурхан болсныхын дараах бас нэг муухай мэдрэмж нь юу байсан бэ гэхээр Монгол улсын бүртгэлээс хасах байсан. Хасалт хийлгээд тэгээд энэ регистрийн дугаар одоо дахиж байхгүй. Энэ регистрийн дугаар одоо хийхэд ямар нэгэн Монголиа юун дээр ч одоо энэ хүний мэдээлэл байхгүй. Гэсэн чинь ингээл бүх юм хоосроод явчихсан. Тэгээ ядаж миний ах энэ хорвоод амьдарч байсан да гэдэг турсамжийг одоо ядаж өөрийнхөө чадхаар өөрийнхөө нүүр хуудсандаа ахыхаа яриад хатгалаад ингээд үлдээдээ гэж бодоод ингээд энэхүү бичлэгийг хийгээ сууж байна. Тэгээд миний ахыг таньдаг байсан нутаг усных нь найз нөхд нь ангийнх нь хүүхдүүд хэрвээ энэхүү бичлэгийг харж байвал бидэнтэй ахын минь дурсамжийг хуваалцаж одоо түүх болгож энд үлдээлцээрээ. Тэгээд та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд ахын маань ажил явдалд хүндэтгэж оролцсон ахан дүүс, хамаатан садан, найз нөхдөд нь тэр дундаа ангийнханд нь одоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Ахаа таны ах төмрийн гал бэргэн ихч болормаа, хүргаах батулга, ихч хажид сүрэн, ихч урт насан, хүргаах дуурн юм. За тэгээд эдний хүүхд болох Нима, Нанжа, Доржо, инх ихлэл, инх уянга, эрдэн жаргал, уран жаргал, оюун жаргал, амар жаргал гээд бид бүгдийн зүрх сэтгэлд та минь үрдийн үрд хадгалагдсан үлдэх болно. Бид таньда маш их хайртай шүү баха. Танийга үрд дурсан санах болно. Таны минь орон зай үргэлжийн үргэлжид байх бол. Тэгээд та минь ингээд Тэнгэрийн орон руу яваад тэр газартаа бас сайн сайхан байх байхаа гэж бид итгэж байгаа. Яагаад тэгэхээр энэ хорвоо танаас нь илүү сайн хүн, сайхан хүн байна гэдэгт эргэлзэж байна. Тийм зүйлийг хүртэх хэрэгтэй гэж танийгаа бид ойлгодог. Миний ах арай л эрт явчлаа да гэж бодож байна. Одоо тэгтээ ингээд зурсан зураг төөрөг тавилан нь ийм байсан юм байл үү те. Миний ах ээжтэй битгий санаа зовоорой. Бид эмээгээ сайн харж хандах болно. Ингээд урт насангийн галуутрах гэж сайхан ах минь энэ хорвоод амьдарч байсан юм шүү. Баярлалаа та бүхэнд. Энэ үеийг тэгээ энэ хоёрсаа надаас сайн гуйлаа.
За хөтлөгчөө. Миний ээжийн дүүн хоёрын хайртай юм сайхан ах байгаамаа. Таны хоёр дүү ууж. Энэ сайхан ахтай хоёр дүүн зориулаад за ачийн хариу тумаа хэлбэл ахтаа сайхан үндэтгэл үзүүлэе гэж хүсэж хөрвж харин тайлбарлаа гэж байна. За микрофон өгч үзье. За ингээд энэ хором зүйлсэн бүх их хүнд зочдынхаа энэ цаг мөчийн амар амардаг айлтхан мэдчилээ. Тэгээд бидний амьдралд үргэлж бидний түшигтэй толгоортой араас нь өөрсгөө, ээжээс нь өөрсгөө үргэлж бидний ард байдаг бусмаас өгсөн нэгэн сайхан ах минь энэ хорвоод байд юм аа. Энэ ахта бид өнөөдөр үндэт үзүүлэх хүссэн юм аа. Та бүхэн бидний амнаа. Бидний бэлэг би өнөөдөр ахихаа хүрээд ахтан бүх зүйлийг хүссэн юм аа. Бид өнөөдөр миний одоо хороонд ахтан бүх зүйл миний ах өнөөдөр хороондоо бүх зүйл үзээгүй. Гэхдээ бид бол үр хүүхдээс нь ялгаагүй. Ястай биш. Гэхдээ бидний амьдралд үргэлж ястай юм шиг өмнөх түшиг болсон ах минь энэ юм аа. Тэгээд та бүхний өмнө энэ хүн үнтгэл үзүүлж байна. Та бүхэн маань хүлээн авах баярлалаа. Дэлхийд хомхон минь хамгаалах минь Талынхаа салхитай хамт өтөлсөн хүн байлаа та. Таван хошуу малаан дагаад насыг илээсэн хүн байлаа. Өглөөний нарнаас төрүүлж босоод өрөөлийн төлөө өөрийгөө марттал амьдрсан хүн. Их юм хүсээгүй, илүү амьдрал нэхээгүй. Идэж өмсгөөсөө илүү бусдыг л тэтгэж явсан хүн. Таны алхаа талтаан үлдсэн. Таны дуу салхин шигсэн. Таны сургаал бидний зүрхэнд үлдсэн. Тал нутгийн энгийн нэгэн эгэл малчин тэнгэр шиг түшигтэй хүн минь та байлаа. Үрд дурснаа хүндэт